Би 15-аас 20 насны одоо өсвөр үеийнхаа залуучуудынхаа төлөөллийн хувьар одоо бидний үед бол тулгарч байгаа 3 асуудал байгаа. Ялангуяа ингээд орон нутаг юм уу ямар нэгэн санхүүгийн асуудалтай хүүхдүүдэд тулгарч байгаа. Нэгт болохоор бидний одоо хөгжил ямар нэгэн хобби, хүсэл эрмэлзлийн талаар одоо ингээд төсөв одоо бүх хүүхдүүд биш юмаа гэхэд санхүүгийн асуудалтай маш олон хүүхдүүдэд тулгардаг асуудал. Тэр нь болохоор тэр хүүхд үнэхээр сурах хүсэл эрмэлзэлтэй ч гэсэн санхүүгийн асуудлаасаа болоод үнэхээр тэр зүйлээс сурч чадахгүйгээр өөрийгөө хориод тийм зүйлүүдэд хэлэхэд бол биднэрт ингээд яг тийм хүүхдүүдэд яг тийм төсөв гаргаж өгөөд хүсэл мөрөөдлийн дэмжээч гэсэн байна. Бас хоёр талаараа бидний сэтгэл зүйн асуудал одоо бид нэр яг өсвөр үе дээрээ байгаа. Бидний сэтгэл зүй маш тогтворгүй. Бид нар яг өсөж ингээд бие эрхтэн маань одоо ингээд төлжиж байгаа үе цагт бид нар бол өөрсдийгөө болон бусдыг ээж аваагаа яг дотны хүмүүстэйгээ биднэрт ойлголцох асуудал бол маш хэцүү байдаг. Тэгээ ялангуяа болохоор орон нутгийн хувьд бол тийм сэтгэл зүйч гэсэн мэрэгчлээ хүн бол ер нь бараг байгаад байдгүй. Мөн тэрэн дээр бас нөгөө санхүүгийн асуудал маань тулгуурлаж ирж байгаа. Сэтгэл зүй одоо эмчилгээ маань үнэхээр үнэтэй байж болно эсвэл яг ямар нэгэн хямдхан байж болно. Тиймээс одоо ингээд санхүүгийн асуудалтай тийм хүүхдүүдэд тийм тусламж болгоод сэтгэл зүйч гаргаад өгөөч гэсэн асуудал байна. Мөн болохоор одоо маш олноороо хичээлдэг улсын сургуулийн хүүхдүүд бас байдаг. Одоо өөрийнхөө хүсэл эрмэлзлийг даахыг хүссэн ч гэсэн тэр хүүхдэд тэр орчин нь ингээд саад болоод үнэхээр өөрийнхөө хүслээр явж чадахгүй байгаа учраас тэр зүйлүүдээ бас ингээд засаад тэр зүйлийн төлөө ингээд юм төлөвлөөд одоо зохион байгуулад өгөөч гэсэн бодол байна. Хүчнүүн тэр дунд маш олон мундаг хүүхдээ тэрийг хинч ялгах аргагүй, харахгүй. Гэтэ үнэхээр хүсэл эрмэлзлээ дагаа гэсэн ч гэсэн тэр хүүхдийн санхүүгийн асуудал, орчны асуудал зэрэг зүйлүүдээс болоод тэр зүйлээ хаях юм уу үнэхээр чадвартай ч гэсэн тэр зүйлийнхаа дагуу явж чадахгүй гэсэн тохиолдол байдаг учраас энэ зүйлүүдийг ярилцаад шийдэд өгөөч гэсэн зүйл байна.